Сайн байцгаана уу. За манай эко годомжинд давтай морил. Хүүтэйгээ хоёулаа амьдардаг хүн байгаа юм. Энэ хөгжлийн бэрхшээлтэй миний хүү юм. Хүүтэй. Энэ ногоогоо тарьж гад би хүүхдээ сургууль сая төгсгчээд байгаа хүн дээ тэгээ. За би ер нь 2008 оноос зүйлээд одоо өнөөг хүртэл ер нь өрхийн аж ахуй эрхлэж энэ хүнсний ногоо тариалдаг юм. Жил хагасын өмнөөс эхлээд энэ Дорнод Монголын хэрийн төсөлд манай сумд хэрэгжснээр одоо бидний амьдрах бололцоо ногоо тарих боломж болцоог мөн илүү сайхнаар хангаж өгсөн. Эхний жилдээ 5 хүлэмж, энэ жил дахиад дэмж 5 хүлэмж өгөөд 10 айлыг хүлэмжтэй болгосон. Өшөө цаашлаад энэ хамрын үнд маань төсөлд маань 14 өрхөйл хамрагддаг. За манай энэ эко годомж маань ерөөсөө энэ эгнээ ингээд нэлдээ энэ эгнээ, энэний ард талын эгнээ, ийм хоёр эгнээ энэ төсөлд хамрагдсан. Тий. Энд айл бүхэн сайхан гашаандаа ногоо модоо тарьцгаасан сайхан аж төрж амьдарч байна. Бид бас энэ сум орнотынхаа улсад бас маш их нөлөөлөлтөй болоод байгаа шүү дээ. Одоо энэ улсууд нодлон 5 хүлэмж нэмэгдсэн байсан. Энэ жил 10 ахаад 5 нэмэгдлээ. Өшөө дээр нь манай сум орон нутгийн энэ айл өрхүүд чинь бараг 20-30 хүлэмж өөрсдөө худалдаж авсан шүү дээ. Эко годомжныхаа хамт олон залуучууд буцаа байна. Эдэнд бас үлгэр дуурай жишээтэй тийм ээ. Намайг энэ эко годомжныг одоо би ахлагч нэртэй байдаг байхгүй юу? Биднээс нэг хамтарч одоо бүл болж ажиллах бас болцоог хангаж өгсөн энэ төслийн багт хамрагснаар бид чинь өдөр бүхэн намайг хүн ирж шалгах гэж байгаа юм шиг би ерөөсөө тэр талбайдаа тийм байхыг хичээдэг. Одоо ер нь тэгээ нодлон намрын хувьд бол бид хамтарч ажилласнаар сум орон нутгийнхаа энэ үсгэлэн худлаа, намрын үсгэлэн худалдаанд манай эко годомжны хамт олон бол бүгд л шагналт байранд орсон ерөөсөө. Ийм сайхан ажил хийдэг улстай бид. За миний хүүхдүүд сайн яваарай. Их баярлалаа та бүхэнд.